За өнөөдөр бид нар нэлээд олон энэ хороодлын иргэдтэй уулзлаа, сөөхөн хүмүүстэй. Ингээд одоо гол асуудал байна шүү дээ. Хуучны угсамал барилга олон жил болоод хоорондох зай завсар нэмэгдээд хүүтэн болчиход байна. Маш их хүүтэн. А нөгөөх чинь дулааны хангалттай үгүй гэхээр нөгөө ноцоосны үйлчлүүч өөрөө анханасаа хүчин чадал нь зориулт нь өөр юм тооцсон. Тэгээд дээрэс нь ингээд хүүтэн болоод ирэхээр зарим айдууд нэмэлт панел тавиад дулаанаа нэмээд авчдаг. Тэгэнгүүт дээшээгээ хүрхээ байдаг. Хажууд нь шинэ юм барьчин. Нөгөөх нь бас хуваалцсан ингээ хүрхээ байж тээ. Тэгээд асуудлыг яах вэ гэх ингээд хүмүүс асууад байна л та. Тэгээд би энэ талаар бид нэг шийдлээ ярилцъя гэд товчхон ярилцъя гэж зогссон байгаа. Манай доктор Амар Баяр Мөсийн сэргээх төвчин хүчний доктор Тэгвэр хэлж тий. За Батталаа дулааны инженер. За ингээд бид гурав энэ талаар нэг жоох ярилцсанаа. Үүзлээс эхлэх үү, амраа эхлэх үү, дулаалга ярих уу? За яг нь ер нь одоо энэ угсармал орон сууц бол дээр үс хүүтэн байсан шүү дээ. Дээр үеийн л одоо угаасаа хаана битүүн аа хүүтэн. Тэгээд улам ингээд удах тусмаа дээрээс нь ингээд олон байшин барилга завсар зайгаар нь баригдах тусмаа бидний энэ дулаан хангамж хүрэлцээг болж байгаа. Тэгээд хот даяараа одоо ингээд дулаан эрчим хүчний бүрэн дутагдлалд орсон байна. Энийг яаж одоо энэ асуудлын цаана яаж гарах вэ гэхээр хоёр арга байна. Тэ? Нэгдүгээр нь эрчим хүчийг хэмнэх, дулаалах. Хоёрдугаар нь болохоор шинэ их усүр барих. Ийм хоёр арга байгаа. Тэгээ мэдээж одоо амьдарч байгаа хүмүүс нь бас ингээд эрчим хүчний хэмнэлттэй одоо амьдрах арга ухааныг бас бодцож амьдрах хэрэгтэй нэг ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт нь бол ерөөсөө гадна талаас нь дулаалж эрчим хүчийг хэмнэх байгаа. Тэгээ энэ ажлыг бол уулын нийслэл за Германы хамтын ажиллагааны ZIZ гэдэг байгууллагууд ингээд хамтарсан хэлбэрээр төсөл хэрэгжүүлээд явж байгаа Repare CGMN гэдэг сайт байгаа. Тэрэн дээр ингээд бүртгэж байгаа хэрвээ энэ орон сууцны эзэмшигч иргэд бүгдээрээ те одоо байраараа бүгдээрээ санал нийлэх юм бол нийлээ те гар үсэг цуглуулж нийлж хагаад өргөдөл өгөх юм бол тэр байшин гадна талаас нь нэлэнгүүд нь дулаалах бололцоо байгаа. Тийм төсөл хэрэгжиж байгаа. Тэрэнд даруй хамрагдах хэрэгтэй. Одоо бид нар чинь ер нь мэрэгжлийн хүмүүсүүд их олон жилийн дээр ажилласан шүү дээ тий. Тэгээ энэ мөнгийг чинь ингээд олон улсын санхүүжилтээс оруулж ирсэн. Оруулж ирээд зарим байшингуудыг дулаалыг хилцэн байгаа. Мөнгө нь шүү дээ тэндээс ирж байгаа шүү. Энэ дарга нараас биш. Тэгээд бүгдээрээ нийлээд гар үсэг зурх юм бол төсөлд хамрагдах боломжтой. Одоо ингээд бүгдээрээ бидний уулзсан орсон суугчд бол зөндөө олон цаас цуглуулсан байна л да. Дараад байна хамрагдъя гэд. Яаж болохоор та хэдвэтэй хамрагдах юм бол боломж бол байгаа шүү. Юуны хувьд дулаан хүүтнээс гадна одоо нөгөө тавьсан хуваарлах үйлсэл юм нь хэр байдаг бол тэр талаар баталаа очиж бодсон тий. За ихэнх нь 40-50 жил ажиллаа явчихсан. Тэгээ хуучны яг хаалт малтууд бүгдээрээ байж идэг. Богино эргэлт үүссэн. Тэгээд нэмэлтээр хажуудлалт нь шинэ байшин баригдахад дулааны шугамуудыг бүгдийг нь хувааж татаж эхэлдэг. Тэгээд айлууд маань бас өөрсдөө нөгөө дур мэдээж янз бүрийн нэмэлтээр хийгдэн. Тэгээд шугам хоолойнод 40-50 жил ашигласан ашиглалтын хугацаанд дуусчихсан газрууд их байгаа. Энэ юмнуудыг бүр нийтээр нь солих хэрэгтэй үйлдлийн асуудал болов. Ерөнхийдөө энэ чинь ингэчээд байна л да. За нэгдүгээрт нөгөө үйлслүүд нь хуучраад, напор алдаад, тий, дулаанаа алдаад, алдагдлыг яг зураг төслийнхээ дагуу анхны төлөвлөснийг гаргаж чадахгүй, хүргэж чадахгүй байх. Хоёрдугаарт нь байр нь хуучраад, авч байгаа дулаанаараа халж чадахгүй, илүү их юм шаардаад, илүү их юм хаягдаад идэв. Энэ хоёр шиг хоёулыг л засахгүй болохгүй болсон. Нийтийн хувьд бол бодлогоор Улаанбаатарын хэмжээнд, дүүнгийн хэмжээнд янзлах хэрэгтэй. Байрыг болохоор зэрэг иргэдийн илүү их оролцоотойгоор дулаалгах тий өөрсдөө гар үсэг зураад тэгээ гадна талд нь тоолоор тавих юм юм байгаа. Тэгээ Амраа доктор энэ талаар маш их олон жил ажиллаж байгаа. Энийг сонирхоод байдаг хөө. Энэ бол одоо ингээд өвөл ирээд дулаалгын хэмжээд онцлогоо хийн бүх байран дээр. Тэгээ онцлогоо хийгээд иргэдэн зөвшөөрөөд бүгд гар үсэг зурх юм бол төсөлд хамрагдаад одоо энэ гоо шинээр энэ яг ингээд дулаан алдагдлыг зураг авалтаар тий илэрхийлж харуулдаг IR камера гэх камер байна. Яг одоо үлрийг харуулж 100 учраас тий арай жоохон юу тэгж тод гэрэлтэхгүй өвлийн хүүтний улиралд дулаалгатай байрыг гадна талаас нь зураг авах юм бол хаагуура дулаан алдагдаж байгаа нь ингээд айгуус тод харагддаг. Тэгэхээр дулаан алдагдлыг хүний нүд бол мэдрэхгүй тэрийг ингээд тусгай аппаратаар зураг авч ийж илрүүлж онцлогоо хийнэ. Нэгдүгээр байраа зөв онцлуулах хэрэгтэй. Тэгжээж дараа нь одоо дулаалгын ажил руу орно л доо.
За юм. За наад чинь бол өшөө бага уурын те ингээд цонх болон жижиг зүйлүүд. За тэгээд энэ Улаанбаатар хотод байгаа 30 мянган эхний ээжинд ядаж энэ хуучин орон сууцнуудыг дулаалахгүй бол эдний чинь насжилт нь үндсэндээ дуусч байгаа. Тэгээд гадна талын фасадын шинжилээд дулаалт чинь дээрээс нь сантехникийн холболтуудын сайжруулан дэх юм бол энэ үндсэн суур бетон бол ингээд байгаа л байна. Өөрөөр хэлбэл орон сууцны нас нэмэгдэнэ, үн цэн өснө тий. Тэгэхээр энэ чинь зөвхөн дулаалгын асуудал биш тий. Цаана үн цэн өс. Тэгээд эрүүл мэнд бүхэл юмд л хэрэгтэй шүү дээ. Тий. Үл хөдлөх хөрөнгө те. Хөрөнгөний чинь үн цэнийг нэмэгдүүлэх байхгүй. Одоо бол ингээд бүх оршин суугчид байраа хувьдаа эзэмшсэн байгаа шүү дээ. Тэгэхээр саяхны энэ тогтоомжоор энэ юу яха болцсон. Яг нийслэлийн мөнгөөр шууд одоо юу яха дулаалхаа бол болцсон те нийтийн мөнгөөр. Заавал юу яаж байгаа юу гэдэг бүгдээрээ нийлж хийж тэгээд тодорхой хэмжээний өөрсдөөсөө тодорхой хэмжээний мөнгө гаргуулаад тэгээд уур амьсгалын сангаас бас дэмжлэг аваад ингээд тал талаас дэмжлэг авч сан үүсгэж ажиллах тийм хэлбэр рүү шинэ төслийн хэлбэр рүү ороод явж байгаа. Энэ дээр бол юу Германы хамтын ажиллагааны байгууллага энэ 18 сая еврогийн дэмжлэг авсан байгаа шүү дээ. Тэрийг одоо ингээд эхнээс нь санал аваад хуучин угсрал орон сууцнуудыг бүгдийг 30% ингээд дулаалахаар ажиллаж байгаа. Тэр нь л одоо манайха эртхэн хамрагдах хэрэгтэй тий. Одоо ингээд яг хүмүүс ингээ юм байна л да. Зарим хүмүүс хэцүү байна. Юу наад юм илүү санхүүжилт гарах амьдрал хэцүү байж тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр хүмүүс яг ингэж нарийн ядлагж иж жоохон юм хаягилсан зарим хэрэгтэй газараа тий тодорхой хэмжээний хөнгөлтөө нөхөн төлбөртөө тэр нь энэ уур амьсгалын өөрчлөлт байгаль цаг уур янз бүрийн хөөсрүүдээс ордог байдлаар бүгдийг нь хамруулахгүй болохгүй. Тэгэхгүй бол одоо ингээд энэ чинь ингээд хугацаанд дуусаад яах юм бол орон сууцны маш том асуудал үүсгэж дээ шүү дээ бас. Тий. Ганц нэг айлын асуудал биш нийтээр. Нөгөө одоо ингээд бетонын ханд чинь тий ингээд дулаан агаар чиг шингэдэг. Чиг нь ингээд гадна талаасаа гадаахаас 20 градустай байхад хааны газар нойлцог байна. Тэндээс ахуулаад чиг нь хөлддөг. Тэгээд ингээд бетонын ханд чинь байнга одоо гисэж хөлдөж идэг. Тэгээд олон дахин гисэж хөлдснөөсөө болоод тэлж агшаад тэрнээсээ болоод хэврэгшээд насжилт нь уртсдаг. Тэгэхээр гадна талаас нь бүрэн дулаалж өгснөөрөө өөрсдийнхөө орон сууцны тэр үйл хөдлөх хөрөнгийн насыг уртсгаж тэг үн цэнийг өсгөж гинэ л гэсэн. Тий. Тэгээд юуныхаа хувьд бол тэр одоо идэвхтэй ингээ оролцож байгаа хүмүүсийн гар үсэг цуглуулаа тий. Тэднэрийгээ сайхан дэмжиж өгөөрөө. Танаа тэр авир чинь золботоо бас нэлээд асуудалтай юмуд байгаа тий. Угсрмлууд байгаа. Ардуур хоолдоо тий. Тэр авир чинь ямар хаагаа. Ардуур хоолд ер нь бас ийм их угсрмлын асуудлууд байгаа. Гэхдээ яг бас фасадын одоо тэр байртай инхэд бас дулаасан юм байгаа л да. Тэгээ сайхан дулаахан болсон юм байна лээ. Тэгэхээр одоо энэ угсрмал байруудыг бол ийм фасадын дулааны хэмжилтийг хийж дулаалах хэрэг шаардлагатай болж байна. Тэгэхээр яг л айлууд маань өөрсдөө бас яг энэ дээр санаачлагтай хандаад байраа одоо дулаан алдагдлыг хэмжүүлээд тэгээ фасадаа сайжруулах хэрэгтэй байна л да. За тэгээд яг энэ чиглэлээр их олон жил ажилласан Японд доктор хамгаалсан мундаг манай эрдэмтэн инженер залуу Амарбаяр ирж та бүхэнд мэдээлэл өгдөө шүү. Батталааga дулааны инженер яг холбол сантехникийн үйлчлэгэн дээр бүгдээр нь ажиллаж байгаа барилга дээр, объектууд дээр. Тэгэхээр нэгдүгээрт энэ янз бүрийн санаачлагыг энэ чинь бас зүгээр ороод ирээгүй. Энэ чинь инженерүүд, мэрэгчнүүд олон жил ажиллаж яаж олон улсын мөнгө орж ирж байгаа юм. Тэрийг нь хүнд ойрхон хэрэгцээтэй, хэрэгтэй хүндээ жоохон дэм мөнгө дээр нь бол төрийн бодлого хэрэгтэй. Тэгээд бүгдээр хэмжтэй хэлгээрээ тэр гар үсэг цуглуулж байгаа хүмүүсийг дэмжээрээ ингээд орох юм бол энэ хуучин өгсрүүдээ бошуухан сайхан дулаалж аваад ирүүл тэгээд үл хөдлөгч гэсэн үн цэнтэй сайхан амьдарч байгаа ш. За баярлалаа.